Намайг Алтанбек гэдэг. Монгол Улсын их сургуулийг 2017 онд нийгмийн ажил мэргэжлэр төгссөн. За түүнээс хойш 5 жилийн хугацаанд Монгол Улсад ажиллаж байгаад Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлгээр Вашингтоны их сургууль олон нийтийн төлөвлөлийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Алтанбек Kunbai. Sonari Sisovan. За одоогоор зэрлэг АМТ хамгаалах нийгмилэгт олон нийтийн оролцоо байгалийн нөөцийн засаглал хариуцсан мэргэжлэнээр ажиллаад эхэлсэн байна. За энэ хүрээнд бол Монгол Улсын хангаан бүсийн байгалийн тогтвортой байдал, олон янз байдлыг хамгаалах, тэр дотроо олон нийтийн оролцоог бэхжүүлэх гэсэн чиглэлээр мэргэшээд ажиллаж байна. Мапуче сангийн хувьд бол мэдээж маш өрсөлдөөнтэй тэтгэлгүүдийн нэг байсан. Тэгээд мэдээж эхний шат бол тухайн оюутан өөрийнхөө өргөдлийг явуулна, мэдээж эсээгээ бичнэ. Яагаад энэ тэтгэлэгт сонгогдох ёстой вэ гэдэг энэ шалтгаануудаа тухайн комисс танилцуулж байгаа бол хоёр дахь шат маань өөрөө маш өргөн бүрэлдэхүүнтэй юм ярилцлагын багтаа явагдсан. Энэ хүрээнд маш олон оюутнуудтай хамт ярилцлаганд орж тухайн ярилцлага авч байгаа комиссийн маш олон асуултуудад хариулах. За цаашлаад дараагийн шатнд мэдээж тухайн ярилцлагын үр дүн, за тухайн оюутны хэрэгцээ шаардлагад үндэслээд мэдээж тодорхой бичиг баримтуудыг бүрдүүлж өгч ингээд 3 үе шаттай явагдсны эцэст энэ тэтгэлэгт шалгарсан байгаа. Тэгээд энэ тэтгэлэгт сонгогдож батламжаа хүлээж авах энэ мөч бол хамгийн сайхан байдаг. Бас энэ зүйл маань үргэлжлүүлээд явж байгааг харахад бас их таатай байдаг. Баярлалаа. Энэ тэтгэлгийг авах гэж би маш хичээсэн. Зорсондоо өгсөндөө баяртай байна. Намайг Даваа хүүгийн Отгон цагаан гэдэг Ховд аймгийн Дууцсамд Малчин айлын 7 дахь хүүхэд болж мэндэлсэн. Ховд аймгийн Дууцсамын төв нь 2434 м. Монгол Улсын хамгийн өндөр зэгт оршдог. Бид нар бол энэ уулынхаа ингэр хормоогоор бол нутгалж ингэж өссөн. Мал хариулах дээр нь бол хамгийн ойрдоо нэг 10 км хариулна. Тэгээл уул дамжаал, уулын оройл дамжиж аль сэрүүн тийм газраар л явдаг. Сумынхаа сургуульд бол 10 жилээ дүүргээд анх 2018 онд тестийн өрхийн шалгалтаа өгөөд тэгээ Монгол Улсын их сургуульд тэлж орж исэн. Тэгээд тухайн үедээ санхүүгийн асуудлаас болоод 1 жил суралцаа тэгээд тэр үед сургуулаа орхиж исэн. Анх сургуулаа одоо ингээд орхин гэдэг бол мэдээж орхих шийдвэрт хүрнэ гэдэг бол аимшигтай байсан. Маш их уйлж исэн тэр үедээ. Тэгээд сургуулийнхаа гадаа зогсчод хүртэл ингээл уйлаадсан байхгүй. Одоо ч гэсэн аимшигтай санагдаж байна. Манай ээж хоёр 7 хүүхдийнхаа 6-гийн ихтэй сургууль төгсгсөн. Одоо би яг 6 дахь оюутан нэвж байгаа байхгүй. Нэг хүүхэнд л яг аав ээжрэх одоо мал харга ухааныг суралцаад хөдөө гарсан. Яг намайг оюутан болгох жил манай хоёр ихч хоёулаа оюутан байсан байхгүй юу. Нэг нь багшаар, нэг нь эмчээр суралцдаг. Тэгээ би өөрөө одоо байгалийн ухааны хүн болно гэдээ ингээд суралцж байсан. Тэгээ 3 оюутны төлбөр гэдэг бол маш том асуудал болоод эхэлж байгаа юм л да. Тэгээд би тэр үед нь 2 ихчээ төгссөний дараа оюутан болох нь зөв юм байна гэж шийдчихсэн. Жинс уултаа би их ярьдаг. Яг тэр уулын орой дээр гараад би заавал дахиад их сургуульд орноо. Би их сургуульд ингээд тэнцэж ингэж геологч мэргэжилтэй болно гэж ингэж би тэр уултаа ярилцж явдаг. Тэгээд тэр уул маань ч гэсэн яг ингээд зорилгодоо хүрээд ирээрэй гэж байгаа юм шиг надад ингэж гоё мэдрэмж өгдөг байхгүй юу. Тэгээд би 2023 онд одоо элтийн өрхийн шалгалт өгөөд дахиад Монгол Улсын их сургуультай элсэж орж исэн. Мэдээж 5 жилийн дараа сургуульд ороход бол одоо надад ямар ч алдах хэрэг байхгүй. Маш том итгэлийг би хүлээгээд авсан. Мэдээж тэр хаалгыг татах мөч тэгээд тэр 5 жилийн тэр их одоо хэцүү зүйл ингээд арилж исэн байхгүй юу. Одоо би ингээд сургуульд орсон. Одоо би алдахгүй гэл хүмүүсийн итгэлийг хүлээгээд суралцж байна. Би одоо энэ сургуулаа заавал төгсөн шүү гэл ингээд маш амар жаргалтай орж ирсэн санаж байна. Тухайн үеийн 9-р үед бол юм нарт итгэсэн мөрөөдөл гээд одоо Галбаатар багшийн одоо энэ номыг бол бид нарт өгч ирсэн. Аз гэж одоо зөвхөн одоо нөгөө бэлтгэгдсэн оюун ухаанд л ирдэг гэдэг тэр
миний яг толгоор орж ирсэн. Нэрэл энэ Шин Монгол Мапучи сангийн тэтгэлэг бол аз. Гэхдээ энэ бол зөвхөн одоо бэлтгэгдсэн, хөдөлмөрлсөн хүмүүст олгогддог ийм том тэтгэлэг юм байна гэд. Тэгээд бас тэр үед тухайн үед бахархаж ирсэн. За тэгэхээр манай тэтгэлгийн нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр бүүндээ нэг номыг сонгож авч үлрэл тутам номын хилцүүлэг зохион байгуулдаг байсан. Энэ маань оюутнууд хоорондоо нэгдэж нийлэх, за санал солилцох энэ боломжийг бүрдүүлдэг. За миний хувьд бол энэ Галбадрах багшийн нар тэтгэсэн мөрөөдөл гэдэг ном бол айгүй том чиглүүлэгч юм ном байсан гэж би хувьдаа харж үздэг. Яг тэр энэ ном бол Галаа багшийн өөрийнх нь амьдралын түүх. За тэр дотроо энэ Японд тэтгэлгээр суралцах энэ боломжийг өөртөө бүрдүүлэхээс гадна бусад Монголоос очиж байгаа оюутнуудад бүрдүүлж байгаа. Тэгээ цаашлаад энэ зүйл маань зөвхөн Японд дуусахгүй Монголд бас Мапучи санг авчрах энэ эхлэлийг тавьсан гэдгээрээ бас онцлогтой гэж хардаг. Тийм ч учраас би Галаа багшийг бас энэ тэтгэлгийн бас гол үндэслэгч, бидний хувьд бол хамгийн том ментор гэж хардаг юм аа. Зөвхөн би 1-р үеийн оюутан гэхэд тэрнээс хойш энэ 10 үеийн хувьд бол маш олон менторууд нэмэгдэж орж ирж байна. Энэ дотор бас манай үед тэтгэлэг авч байсан оюутнууд буцаад өөрсдөө ментор болох энэ боломжийг нээж өгдөгөөрөө бас давуу талтай байгаа. Тэгэхээр менторуудын тоож байгаа, оюутнуудын тоож байгаа маш олон болсноороо бас энэ гэр бүл маш том өргөн том гэр бүл болсон. За сайн байна оо. Ойр дуулцаг. Харин уулзсан уу. За. Хичээл сайн уу? Сайн. Одоо төгсгөл. Ойрд амар их ажилтай байна. Ойрд. За. За. Хичээл үү? Ямар хөө явж ээ? Хичээл юу нь бол гайгүй. Одоо яг хавар төгсөж байгаа учраас одоо бол ингээд их хичээлүүдээс шахаж үзээд хавар юу нь баг хичээлгүй байна. Зөвхөн дипломд анхаарлаа хандуулаад тэгэл төгсчдөө. Одоо яг удахгүй л ажиллана шүү дээ. Нэг мэтгэд ажилладаг болчихсон. Нөгөөт нөгөө корпорац буюу илүү том компанид ажиллах. Тэгээд давхар эсвэл хувийн компанид ажиллаа тийм. Шал хоёр өөр. Тэгэхээр би бол аль алины туршид үзээсэй гэж боддог. Тэгээ яг хүн хүний нөгөө нэг алинд нь илүү тохирох персоналити буюу нөгөө зан чанартай байна гэдгээ бол олхон зүйтэй л дээ. Би бол яг цас гэдэг нэг Орхан Памук гэдэг Туркийн зохиолчийн номыг уншижсэн. Яг ингээ одоо хүртэл яг сандаг. Тэгээд нэг ном уншичаад тэрнээсээ аль болох ингээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд тэрийг яг амьдрал дээр хэрэгжүүлээд өөртөө хэрэгжүүлээд бусдаа хуваалцаад ингэж явж иж хүн хөгжинэ л дээ. Тэтгэлгийн сан маань болохоор яг юм голчтуун болохоор 3.2-оос дээш байх хэрэгтэй шүү дээ тий. Улирал болонгуулцаа би чинь Мапучигийн оюутан шүү дээ. Тэгэж бодоод хичээлээ гэл голчоо унгаахгүй гэдэг айгу хичээц гэдэг л дээ манай оюутнууд. Судалгааны ажил манайх чинь хийдэг лабораторийн ажлууд ихтэй. Тэгээ би болохоор өөрийнхөө нөгөө нэг сонирхож байгаа чиглэлийг хийхэд бол хагас бүтэн сайн ч юм уу өвлийнхаа амралтаар сургууль дээр юм хийдэг. Хэрвээ энэ тэтгэлэг аваагүй байсан бол хүсэж байгаа тийм судалгааны ажлыг хийж чадахгүй байхсан. Тэтгэлэг гэдэг чинь нэг юм тэр аюу сайхан хичээлдээ л анхаарна. Чөлөө цагаа ч гэсэн өөрийнхөө хүсэж байгаа тийм сонирхож байгаа судалгааны ажилдаа зарцуулагдаад өнөө сурах, өөрийгөө хөгжүүлэх тийм боломж олгож байгаа нь амар том зүйл. Миний хувьд хэм бол 2-3 юм хөтөлбөрт хамрагдаад 2 тэмцээн дээр амжилт үзүүлэх ч юм уу тэр боломжийг надад яг олгож өгсөн. Энэ Монгол Мапучи сан гэдэг тэмцэлтэй байхгүй юу? Тэрний ингээд бакалаврын одоо нэг болон 20 дугаар курсын оюутнуудад тэгээ бас магистрт ингэж тэтгэлэг олгодог. Тэгээ жил болохоор $1500 ингэж тэтгэлэг олгодог юм сан байхгүй юу? Тэгээ би тэндээс болохоор яг 1-р курстээ орохоос аваад одоо энэ жил хүртэл авж байгаа. Иргэн уулзах холбоо айгуу сайтай гэх юм уу. Одоо бид нарт болохоор ингээд 2 хүүхэд дундаа нэг менторт болчихдог байхгүй юу. Тэгээд тэр ментор нь болохоор ер нь бол зөвхөн тэр тэтгэлэг авах хугацаанд биш цаашдаа ер нь амьдралынх нь ментор болж ийн гэж үздэг. Тэгээд жилд ер нь бол одоо номтой уулзалт, спорт өдрлөг, сайн дурын үйл ажиллагаа гэх мэт ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулад тэгэх болгоно жил болгоно нөгөө шинээр эсэлж байгаа тэтгэлгийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэднэртэйгээ ингэж танилцаад тэгээд нэг гэр бүл болгоод явдаг гэх юм уу. You walked away without a word, left me standing lost and unheard. За миний хувьд өнөөдөр нэлээд завгүй өдөр байлаа. Яа тэгээд одоо саяхан ав болсон хүн гэрлүүгээ их яарж байна. Тэгээ яарж байгаа хугацаанд бас их зүйл бодогддог. Тэрний нэг нь бол энэ
бидний орчин тойрон байдаг. За энэ хүүхдүүдийн амьдарч байгаа орчин, залуучууд, хөгжүүл, хөгжлийн бэрхшээл дээр гэдэг. Тэгээд тэр хүрээнд би бас олон жил ажиллаж бас тэр чиглэлээрээ бас суралцаад ирсэн байгаа. Тэгээд энд сурж ирсэн зүйлсээ бас Монголд хэрэгжүүлэхийн төлөө бас ажиллаад эхэлсэн байгаа. Эх орондоо ирээд бас мэдээж өмнөх намайг дэмжиж ажиллаж байсан энэ байгууллагуудтай бас төлхөө холбогдож хамтарч ажиллах боломжуудыг илэрхийлж байна. Энэ хүрээнд бол мэдээж Мабучи гэдэг сан байгаа. Энэ сангийн хувьд бол маш том боломжийг надад бүрдүүлж өгсөн ийм том байгууллага байгаамаа. Энэ байгууллагатайгаа эргэж холбогдож бас маш олон оюутнуудыг ойролцоогоор 300 гаруй оюутнуудыг тэтгэлэгт хамруулсанд нь бол их таатай байгаа. Миний хувьд бас цааш энд нь бас өөрийн хувь нэмрээ оруулж явна гэж бодож байна. Used to dream of endless sky. Now it's hard to see through the lies. We built a love that felt so true, but now it's fading me and you. Манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь болохоор их барихын эмнэлэг, хүүхдийн эмнэлэг гэдэг тустай хоёр эмнэлэг байдаг. Хүүхдийн эмч дотроо нарийсаад бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хүүхдийн хэмжээр буй дотроо ингэ бөөрийн эмчээр ажиллаж байгаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За манай хоёр дэжгүй юу? За чингүүний эмчтэй үзүүлээрэй. Би ер нь бол багасаа л эмч олъё гэж боддог байсан. Бараг 5-6 настай байхдаа л эмчийн тоглоомор тоглодог байсан. Тэгээд доондоо ингээд ороод бас хим биологийн хичээлдээ ч гэсэн айгүй сонирхолтой байгаад тэгээд ер нь бол энэ мөрөөдлөд дагаад тэгээд ангаахт орно гэд маш их хичээсэн. Тэгээд ер нь эмч болохоор шийдсэн. Хамгийн анх оюутан болж ирээд эхний 2 жил бол яг аав ээжээрээ сургалтын төлбөрөөр даалгаж ирсэн. Тэгээд 2 дугаар курстээ яг энэ тэтгэлгийн сан байдгийг олж мэдээд голчдун маань бас айгүй чухал юм байна гэд улам хичээсэн. Хамгийн анх ингээд эхний шатандаа тэнцээд ярилцлагын шатан баанд болоход бол бас их гоё зүйлийн талаар мөрөөдлийнхаа талаар ч гэсэн ярилцаад тэгээ эндээс гараа явж байгаа тэнцэн гэд хариуг авахд бол үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэтгэлэг маань яг доллараар шилжигдэж орж ирдэг. Тэнгүүд баг бид нар доллар авч үзэх байхад чи баг анхны доллар авч ийн гэж манай аав ээж хоёр маань бас ер нь амирдагч маш их баярлж байсан. Одоо ингэ курс авах тусмаа арай сургалтын төлбөр маань өндөр байсан ч гэсэн арай өмнөх жилүүдээсээ багасдаг. Нөгөө кредитээсээ болоод тэнгүүд яг Мабучи сангийн тэтгэлгийн хэмжээ нь болохоор яг бүтэн төлөөд тэгээд нэг багахан хэмжээний мөнгө илүү гардаг байсан. Тэгээд тэндээ тэрийгээ бас ингээд нэгэн тал одоо ингээд сургуулийнхаа хажуугаар ингээд сурах үйл ажиллагаанд зориулж байгаа юм чинь ингээд Amazon-оос одоо хүүхдийн ангийн одоо хүүхдийн Нельсонгийн ном бас захиалж авч ирсэн. Тэгээд эднэр маань бас нэлээд чухал байсан. Тэгээд одоо ч гэсэн ер нь ашигладаг хэрэгэлдэг. Тэгээд сургалтын төлбөрөөс гадна ингээ бусад бас ингээд сурах боломжуудад маань бас санхүүгийн маш өндөр туслалцаа үзүүлж ирсэн. Банан. Би Шинмонгол Мабучи сангаас холбогдож байгаа юм. Алтанбек гэдэг. Сайн байна уу? Би чиний нөгөө энэ жилээс ментор болох хүн байгаа юм. Чамайг сургуулийн чинь гадаа хүлээж байна. Чи эдийгээ таарахаарай. За тэгээд тэгэл гадаа хүлээж. Анх удаа ментор болох гэж байна. Тэгээд айгүй гоё санагдчихэе. Нэгт хоёрт бас энэ хүүхдтэйгээ яаж хамтарч ажиллаж энэ хүүхдийн ирээдүй за сурлага амьдралд нь яаж хөв нэмэр оруулах боломжтой вэ гэдэг тэр талаас бас их эргцүүлж бодож байна. Бас том хариуцлага гэж харж байна. Мэнэ? Бизнесийн сургууль яг урдталт. За. Там сайн уу миний дүү? Сайн уу. Сайн байна уу. За хичээл ном сайн. Сайн. За Мабучигийн тэтгэлэгт болсон оюутан болсон бас баяр хүргэчихэд авах. Баярлаа. Тэгээ намайг Алтанбек гэдэг. Чамайг? Намайг Эрхэн баяр гэдэг. Одоо Моисе бизнес сургуулийн менежмент хөтөлбөрт ирсэн суралцж байгаа. За мундаг цалгаш. Хэдгээр курслээ? Одоо 1-р курс. Тэгээ би бас Моисенд төгсөж байхгүй. Хойлооч бас нэг сургууль юм байна. Тэгээ би Мабучигийн 1-р үеийн оюут ингээ явдаг. Тэгээ энэ жилээс одоо ментор болж байгаа юм. Ментор гэдэг юм аа бас одоо
олон нөгөө танилцаад ойлголцоод бүгдийг олж мэдэх баг. Ерөнхийдөө чамаас давхар суралцсан. Чамд бас зааж зөвлөх юмнуудаа сургаж өгөх, зөвлөх, чиглүүлэх. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө хоороо ах トゥ ус болж ингэж ойлгож болно. Тэгээ тэрнийхээ бэлэгдэл болгоод энэ номыг чамд өгье. Химичгээд тэгээд хамгийн гол юм бол энэ артлын мессеж аль болох өөрийгөө өөрчлөх. Тэгээд дараа нь нөгөө өөрийгөө засаа, биеэ засаад, тэгээд засаа, тэгээд төрөө засан гэдэг энэ зарчмаар хоёулаа ах トゥ ус болоод явна. Тэгээ бас мэдээж оюут юм чинь дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Тэгээ хоёулаа хамгийн түрүүнд эрүүл мэндэндээ анхаарах шүү. За Яг зөв. За баярлалаа танд. За ингээм амжилт. Тэгээд хоёулаа цааш ч гэсэн байнга уулзж гин, зөвлөж гин, ярилцж гин. За тийшээ хоёулаа ийшээ явах. За энэ танаас сургууль. Тийм манай сургууль. Хичээл ирэн. Хичээл гоё яана. Яг хувийн менежмент гэх хичээлдээ суучаа гарч ирчихээ. За ямар багчаараа чи? Яг манай менежмент хөтөлбөрийн алчин гэдэг нэг багш. Тэр гоё бичлэг сонсгоод тэгээд амар гоё дурсамжтай байжгаад хүрээд ирлээ. Тэгээд тантаа уулзсан чинь бүр гоё санагдаад. Тийм наах гоё юм.